Сайн байна уу? Намайг Инхчин гэдэг. Би транс эрхтэй, straight. Одоо удахгүй 20 хүрэх гэж байгаа. Тийм хүн байна. Би өөрийгөө транс гэж хүлээн зөвшөөрөх хүртлээр өөрийгөө бодол дотроо маш олон асуудлуудыг туулж ирсэн юмсаа санагддаг шүү дээ. Өөрийгөө ер нь бол гүн эсрэг үздэг байсан да. Би хийсэн учраас миний хийсэн зүйл тийм ч үнцэнтэй биш гэж өөрөө хардаг байсан юм билээ. Тэр нь бол 10 жилд өөрийгөө хангалтгүй гэж хардаг байсан. Хүн болол хэлдэг байсан л да. Яа чи одоо тэгэл үсээ цагаа тавиал талаач өмсөл ингээ бол бид нарыг шууруулна даа ч юм уу те. Чи одоо гоё одоо том болцсон юм чинь одоо гоё плаж өмсөө гэл. Гайгүй шохорч ирсэн хүмүүс нь чинь өгөрж ирсэн. Чи одоо гоё юм хитэлэг болчихвол өдр гэл. Тэг чилж мэлэн оч байгаа юу л. Яг come out хийгээд өөртөө come out хийгээд өөрөө би транс хэрэгтэй гэдэг хүлээн зөвшөөрөх тэр мөчөд жоохон их үедээ өөрийгөө эсрүүцмээр санагдсан. Homophobic байсан учраас. Гэхдээ бүр гүний гүндээ би бүр харахтлаа баярлж ирсэн. Чиг өөрөөрөө байгаа дэрнгүүд хүнээс мэдрэмж бичим бүр ундардыг билээ штэ. Жигнэсээ амьдарч ихэлсэн гэх юм уу? Тэрнээс өмнө алхам тутмаа юу хяндаг лээс. Хамгийн анх Danish Girl гэдэг киног үзчихээ. Тэр хүний өөрийгөө мэдэрч байгаа байдал хүүсийн илэрхийлэл нь өөр дүрд байжгаад яг жинхэнэ өөрөөрөө болох үед тэр өөрийгөө ямар гоё мэдэрч байгааг хараад өөлж байгааг нь хараад би бүр ингээд огшдлоо тэр байдлыг мэдэрсэн. Өөлж үзэж байгаад хамгийн сүүлд энэ бол хамгийн анхны трансгендерийн түүх юм аа гэдэг үгийг хараад трансгендер юм байна штэ гэж хамгийн аль байсан нэршлиг мэдчихсэн. Тэрнээс өмнө яг нь нийгэмд байдаг эрэгтэй эмэгтэй л гэсэн нэг тийм хандлагууд байдаг штэ. Тэр дунд нь аль алинд нь багтдаггүй би яг хин бэ? Би ямар гажин юм бэ гэж боддог лээсэн л та. Яг трансгендер гэдэг үгийг сонсоод энэ харьяалагдах хэрэгцээг амар гоё нөхсөн штэ. 13-4 настай Инхчинтэй би уулзвал битгий гэж хэлэх байсан. Хүмүүс намайг юу гэж бодож байгаа л гэдээс амар айдаг байсан болов уу гэж эргээд бодохоор би ингээд сакс тоглох үг амар дуртай. Том болохын ярээр бие махбод маань ингээд өөрчлөгдөөд бие махбодоос хичээд ирэнгүүт бус хүмүүсийн бодолд төвлөрчж байгаа шүү дээ. Тийм үедээ дуртай тэмцэн дуртай спорт хүртэл хийх гэхээр нэг эвгүй санагдал болчтой юм байлээ. Саяхан ингээд LGBT төвс цагаан агуулсан залуу манлайлагч хөтөлбөрт ороод гендерийн талаар хүсийн баримжаа, бэлгэмжийн баримжааны талаар олон зүйл мэдээд энэ чи яагаад төрөлхийг юм өөрөөрөө байх ямар гоё юм гэдгийг мэдсэн чи өөртөө ихтэй болсон л доо. Тэгээ энэ талаар улам илүү мэдээлэлтэй болоод өөрөөрөө байгаа л ирэнгүүт илүү өөртөө ихтэй тийм гэгээлэг бий байна хаа гэж найдаж байгаа шүү дээ. Ирээдүйд юм өөрөөрөө байна. Ямар ч үед дуртай зүйлээ хийн өөрийгөө хүчлэхгүй гэж бодсон доо. Ээж тооёрын намайг өөрийнхөө байгагаар нь хайрлаа гэж боддог байлаа. Ээж таньсан үнэ. Би хайраар дутаагүй болсон. Гинтэн шийдвэр гинтэн зүйл хийж байгаа дуучлаа. Та толгой. Гадаа ийм хүмүүс ирсэн. Завсарлаад орж. Транс олон нийт маань сэтгэл зүйн хувьд юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэвэл энэний хувьд бие махбодын шилжилтээс гадна нийгмийн шилжилттэй чимээ хөвгттэй байгаад тэр нь аягүй сэтгэл зүйтэй ингээд цэвэр уялдана. Яг өөрөөрөө биш өөр дөр үсгцэн байх үед нийгэм харахтаа намайг одоо эмэгтэй гэж харахтаа яаж ханддаг байсан нь яг өөрөөрөө болоод хүс илэрхийллээ өөрөөрөө болгоод ирэнгүүт нийгэм бас яаж хандж байгаа юм. Миний хувьд ингэ шилжилтэнд орчиж байгаа байхгүй юу? Сэтгэл зүй. Тэр мөчөд ер нь туулах юм бас нэлээд бий. Хүмүүсийн бодол өөрчлөгддөг. Тэр өөрчлөгддөг бодол хандлага гэдэг зүйлээс болж өөрийнхөө мөн чанарыг битээ эсэргүүцээ гэж хэлэх байсан. Тэгээд тэр тал руугаа илүү ажилласаа л гэж үзэж байна.
яг өөрийг чинь хүлээн зөвшөөрдөг тийм газраас бити татгалзаараа өөрөөрөө байхасаа бити имээгээрээ өөрийнхөө дуртай зүйлийг хийгээл тэр дуртай дуруугаа мэдрээл яваад иж болно. Тэр утгаараа би өөрөөрөө байхасаа гэж амар хүсэж байна. Тийм зүйл хэлмээр байна. За баярлалаа.